За 4 өдрийн 18 цагт та бүхэнд хүргэдэг тайлан мэдээллийнхээ ээлжит дугаарыг хийе. За өнөөдөр 5 дугаар сарын 15-ны өдөр за намраас хойш би 31 дахь удаага та бүхэнд энэ тайлан мэдээллийг хүргэж байгаа. За би өнөөдөр улсын хурал дээр хилцэгдэж байгаа. Хараахан батлагдаж дуусаагүй. Мөн одоо хилцээд баталчихсан зарим нэг хуулиудын талаар ярий. Дээр нь бас манай иргэдээс ирсэн асуултууд байгаа. Тэрнийг бас хэлье. За нэгдүгээр асуудал бол ахмадын тэтгэврийн зээл байгаа. Ахмадын тэтгэврийн зээлийг одоо 24 сарын хугацаагаар олгодог байсан 12 болгоод тавьчихсан. Одоо эн чинь буруу байна. Ийм асуудал ярьж байгаа. За энийг би одоо инк хамгаалалтын сайдтай нь ярьлаа. За инк хамгаалалтын сайд бол энэ нэг ийм буруу зүйл болсон. Энийг засаж залруулах гэж байгаа. Монгол банктай хамтраад заснаа залруулна гэсэн би бас эх 7 хоногт яг яаж эцэлж байгаа талаар нь бас та бүхэнд одоо мэдээлнэ. Тэгэхээр манай иргэдийн манай хамтуудын тавиад байгаа наад нэг амьдрал мэддгүй нөхдүүд чинь одоо энэ тэтгэврийн маань ингээд авдаг байсан хугацааг нь бүгэн сая эзсэн бид нар хэцүү байна гэж яриад байгаа. Тэтгэвэр маань амьдралд хүрэхгүй байгаа гэдэг юмыг бол за манай засгийн газрын зарим нэг гишүүд ойлгосон юм шиг байна. За тэгэхээр энэ засаж залруулахаар ажиллаж байгаа юм байна. Өшөө нэг сайн мэдээ байгаа. Тэр бол энэ манай Батчуугар гишүүн зээлийн мэдээллийн тухай гэдэг ийм хуулинд өөрчлөлт оруулсан байгаа. Энэ бол ингээл одоо ер нь банкнаас зээл аваад тэгээд нэг жоохон хугацаа хэтрэл ингэнгүүт хар жагсаалт гэдэг юм аваачаад бүгдийг хийгээд идэг байсан. Тэгэхээр энэ дээр бол ямар одоо нөхцөл байдлаас болоод яагаад одоо хоцорч чүгээд ингээд тэг онооны систем гэдэг юм бий болгож байгаа. Тэгэхээр юм бол өгсгийгүүтэл хар жагсаалтанд орчихгүй байхаар за ийм одоо онооны системийг бий болгосон хууль бол үндсэндээ батлагдсан байна. За 3 дахь зүйл бол цахим мөрөөтэй тоглоом. За энэ 3 төрлийн байдаг л да. Төлбөртэй таавар, бууцаад тоглоом, цахим мөрөөтэй тоглоом. За энэ одоо нэг янз бүрийн байдлаар манай залуучууд энэ цахим мөрөөтэй тоглоод за нэг хэдэн олдсон байдаг юм өхнөөс авсан мөнгө өсгөж үржүүлнэ гэж одоо маш их эрсдэлтэй ийм тоглоомд их оролцдог болсон. Энэ гадаадын янз бүрийн одоо зохион байгуулагчид энийг бас их зохион байгуулдаг. За манай дотоодын ч гэсэн зохион байгуулдаг. Тэгэхээр энд манай залуучууд болгоомжтой хандаараа өдрөөс эхлээд гэж би хэлэх гэж байгаа. Юу гэхээр эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Одоо өөрөөр хэлбэл энэ тоглоомыг ингээд үйл ажиллагааг нь эрхлэх за энэ тоглоомд одоо зуучлах энэ тохиолдолд бол тодорхой тохиолдол бол эрүүгийн хуулиар одоо эрүүгийн хуульд орж 20 хал хүртэл шийдэх гэр болсон шүү. 2-8 жил одоо би яг эцэслэгдээгүй хуулбар ярьж байна. Манай байнгын хорон дээр бол ярьцсан 2-8 жил хүртэл 20 хал ингээд шийдэхээр ийм айхтар юм болж байгаа. Ер нь надад бас энэ хуультай хуульгүй маш олон залуучуудаас хандсан нэг л гэмн би мөрөөдө тоглоод баахан мөнгө алдчихлаа. Одоо би яах вэ? Одоо тэр маш хүнд хэцүү. Тэгэхээр одоо мөрөөдө тоглохоо болоод өгөөч гэж би таандаас хүсэж байна. За өшөө нэг асуудал бол энэ ойрын 2-3 жилд одоо Монгол улсын төсвөр нь ямар хав байдалтай байх юм? Монгол улсын төсвийн орлого нь яах юм? Зарлага нь яах юм? Гадаадын зээл нь ямар байх юм? Төсвийн алдагдал нь ямар байх юм гэсэн ийм одоо бичиг баримт орж ирдэг. Тэр орж ирсэн байгаа. За энэтэй холбоотой асуудал үүсэж байгаа. Ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр бүх юм одоо их сайхан болно гэсэн нэг иймэрхүү цаас орж ирж байгаа. Гэтэл энэний хажуугаар улсын хурлын зарим гишүүд Монгол улсын гадаадаас авчгаад байгаа зарим зээлийг 1 2 3 жишээ 3 зээлийг бол энэ улсын төсөв дотор оруулахгүй гэдэг ингээд хууль өргөн барьж байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр хуурам эхлэх гэж байгаа л гэсэн үг. Ер нь энэ жавхлан сайд гэдэг хүнд нь ер нь энэ оруулж ирж байгаа юм дандаа юм хуурам эхэлсэн шинжтэй. Энэний өмнөх одоо оруулж ирсэн төсөвч гэсэн одоо яалаа бүгдээр мэдж байгаа шүү дээ. Төсвийн алдагдлаа маш их оруулж ирсэн. Эннээс өөр арга байхгүй. Одоо өхлөө хатлаа гэдээсэн ерөнхийлөгч хориг тавингууд нь амархан наадахын чинь тэгвэл алдагдaltaгүй болгож явах шээ. Ингэж энэ улсын энэ татвар төлөгчдийн мөнгөөр бол ингээд тоглодог нэг юм сангийн сайттай болсон би. Тэгэхээр манай Тэмүүлэн гишүүн энэ сангийн засгийн газраас өргөн барьсан, жавхлан өргөн барьсан хуулийн хулгай хийж нэгэ хэлсэн байлээ. Зөв хэлсэн байлээ. Наад талд их гоё цаас оруулаад бүхэн гоё болж байгаа мөртлөө нөгөө талд нь бол зээлүүдээ өөр газар энэ дээр оруулж бичихгүй тийм хууль өргөн бариулж байгаа. Тэгэхээр энэ бол хуулийн хулгай хийж байгаа хэрэг юм аа. Дахиад хатуухан хэлчихэд
дахиад тэр газрын дор байгаа нүүрсээ зараад тэрнээс авсан мөнгөөр баахан бүтээн байгуулалт хийсэн. Тэр дахиад энэ улсын төсөв дотор байна уугүй юу гэдэг ингээд ийм асуудлууд байгаа. Өнөөдрийн 31-р дугаарын одоо товчхон хүргэх мэдээлэл ийм байна.